цаана үзэгчтэй номын ертөнцийн нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар улсын дэлгүүрийн 6 давхар Majestic номын дэлгүүрээс хүргэж бэлэн болсон байна. Энэ 7 оны номын ертөнцид олон сайхан шинэ ном нэмэлсэн байна. Тэгэхээр эдгээр сайхан номтой танилцах хүсч бол та бүхэн мэдээж хэрэг Majestic номын дэлгүүрээр зэрж ирээрэй. Харин энэ 7 өдрийн номын ертөнцийн жигчноор Балбар ахсны охин соёл судлаач Индрагийн номын ертөнцөөр бид аялахаар шийдсэн байгаа юм аа. Ингээ бүгдээрээ нэвтрүүлгээ эхлүүлье. Нэвтрүүлэгтээ хамт оюуны дэмжигч Ахмад Либрэнтэй. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндэн бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуны дэмжигч Ахмад брэнд. Ном хэвлэлийн Талант Бук компаниас Чулуун дөржин нэмсрэнгийн миний хөтөж номын нээлтийг Интерном номын дэлгүүр зохион байгууллаа. Энэ ном нь оюутан сурагчдад зориулсан гарын авлага ном юм. За учир нь номын зохиогч нь оюутан байхдаа Монгол зарлагддаг ихэнх тэтгэлгийг хамсан гэж хэлж болно. Оюутны амьдралын жаргал зовлонтой цэнхэр өдрүүд аль хэдийн ард үдэлсэн ч тэтгэлэг хүртэх ноу хавыг шимтэн сонирхогчид өнөөдөр цөөнгүй байгаа юм. Тиймээс өөрийнхөө олж авсан мэдлэг туршлагаа энэ номоор хуваалцахаар шийдсэн байна. Манай Талант Бук компани бол ном бичих, редакторлох үйлчлэгээ үзүүлдэг, замун ном хэвлэн нийтлэх ажлыг бас гэрээгээр гүйцэтгэдэг. За үүний зэрэгцээ ном бичигчдэд зөвлөгөө өгөх үйлчлэгийг үзүүлдэг байгаа. Тэгэхээр манай зөвлөгөө өгөх үйлчлэгээний хүрээнд гарсан одоо анхны ном маань энэ байна. Тийм ээ. Нямсран гээд одоо магистрант тий мөсийн шилдэг оюутан болж исэн ийм залуухан эмэгтэй номд бид нар одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлж оюутан сурагчдад зориулсан гарын авалгыг гаргахад одоо тусалсан. Тэгээ энэ номныхаа нээлтийг өнөөдөр хийж байгаадаа баяртай байна. Би яг 4-р курсээ төгсөөд нэг хэсэг аягүй тийм завсралдаг үе байдаг шүү дээ. Аягүй хөдөлгөөнтэй байж байгаа. Тэгээ амьдрал амар утгахгүй ч юм уу. Яг тэр болж исэн үедээ би гэртээ ганцаар ясан. Тэгэл дандаа нөгөө орой болгон компьютер дээр ингээл юм бичээлээд гэсэн байхгүй. Тэгэл нэг өдөр аягүй ном бичиж болох юм байна гэсэн санаа төрсөн. Миний яг туулсан замналыг хүн болгон туулах албагүй ч гэсэндээ тэр хүүхдүүд гэсэндээ одоо миний энэ замналаас тэ хин нэгнийг үлгэр дуурайл болж өөрсдөө хөгжүүлдэг тэр одоо зарчмаас маань ингээ жоохон ч гэсэн суралцаасаа тэгээд маш олон хүүхдүүдээс нэг хүүхчлэлтх ном миний намыг уншаад ингээ ирээдүйдээ бас жоохон ихтэлтэй тэгээд сурч мэдэх эрмэлзэлтэй дээрэс нь эцэг эхээсээ баян мөнгө аваад чангалгаад байдгүй те ингээ өөрийнхөө хэмжээгээр өөрийгөө аваа явчихад тийм хэмжээнд хүрээсэй гэдэг үгнээс ном бичсэн. Мөн номонд сурагч насны онцлог хийгээд зарим асуултын хариу, мэргэжил сонголтын талаар мэдээлэл зохиох зарим зүйлс, оюутны амьдралын олон асуудал, тэтгэлгийн материалаа хэрхэн бүрдүүлэх, хэрхэн хамрагдах, ажиллах, ажилд орох болон ажил мэргэжлээ дээшлүүлэх, зорилгодоо үнэнч байх талаар өөрийн ноу хавуугч мөн төлөвлөж байна. Харин тэрхүү амжилтанд хүрэх хувьсгалын тохироо хизээ хэрхэн бүрддэм болоо. Энэ тухай номоо уншаад мэдэрэй. Интерном номын дэлгүүрээс жил бүр тэмдэглэлт өдрүүдэд зориулан номын хямдралтай худалдааг зохион байгуулдаг уламжилтай. Тун удахгүй олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэлсэн снаар Мартин 8-нд зориулан 8-аас 28% хямдралтай худалдааг 3 сарын 1-ээс 10-ны өдрийг хүртэл зохион байгуулж эхэлсэн байна. За ингээд манай Интерном номын дэлгүүрийн хамт олноос маань олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартин 8-ны тохиолдуулаад 3 сарын 1-ээс 8-ны хооронд зарим нэг номондоо урамшуулалтай худалдааг зарлаад байна. Энэ урамшуул маань 3 сарын 1-ээс 8-ны хооронд үргэлжлэх бөгөөд 8, 18, 28 гэсэн хувийн одоо урамшуулалтай тийм худалдааг хямдралтай худалдааг зарлаад байна. За тухайлх юм бол зохиолч Шүүдэр цэцгийн Домогт Ануу хатан гэсэн энэ ном маань 8% хөнгөлөлт урамшууллыг зарласан байгаа. Мөн Манс өдөр хэвлэлийн газраас маань гаргадаг сонсдог номнууд маань бүгдээрээ 18% хөнгөлөлт урамшууллыг зарлаад байна. Мөн Манс өдөр хэвлэлийн газраас маань эрхлэн гаргасан энэхүү Янгийн үдс дурлал мандтуй гэсэн ийм хоёр ном маань 28% хямдрал урамшууллыг зарлаад байна. Ингээд та бүхэн олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хайртай ээжтэй халамжит хандаа зориулаад эдгээр сайхан номнуудаас бэлгэндээд номыг бэлгэлцгээе. Мартин 8-нд зориулсан хямдралтай худалдаанд уран зохиол танин мэдгүй гоо сайхан хувц савар эзэгтэй галт гоон зориулагдсан гэд нийт 100-аад нэр төрлийн ном дэлгэгдсэн байгаа учраас үзэгч та сонголтоо хийгээрэй.
Та хүссэн бүхий л мэдлэгээ цахим хуудасаар захиалж болдог боллоо. Оюуныг түгээгч Book City-Man. Ном хаалгыг танд өгшин. Эхлүүрийн 6 давхар Majestic номын дэлгүүрээс шинэ номын мэдээлэл үзэгч уншигч та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр энэ 7 дахь худалдаанд ирсэн байгаа шинэ номонд анхаарлаа хандуулна. Танилцуулж байгаа эхний ном бол Dorling Kindersley буюу Мос өдөр хэвлэн газраас эрхлэн гаргасан гэрэл зураг сонирхогчдод зориулсан гарын авлага ном байна. Энэ номын зорилго бол маш энгийн. Дижитал аппаратныхаа боломж болцоог бүрэн дүрэн ашиглан өөрийнхөө мэдрэмжээр маш гайхалтай зураг авах зориулагдсан ийм ном гэж хэлж болно. Тэгэхээр мэдээлэл заавар нь илүү дэлгэрэнгүй байгаа учраас номтойгоо танилцаад аппаратныхаа тухай илүү их мэднэ. За үүнийхээ өрөөнд мэдээч хэрэг гайхалтай сайхан зургийг авах боломжтой. За энэ номыг Мос өдөр хэвлэн газраас эрхлэн гаргаж энэ 7 хоногт худалдаанд ирнэ. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо баримт харцангуй багассан хэвтэж гэр бүл салалт гэсэн ойлголт байсаар байна. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдүүдэд тусдаа өсгөх үед ямар бэрхшээл тулгардсан болоо тэрийг хэрхэн давах вэ? Хамгийн гол нь хүүхдүүдэд энэ зүйлд хутгахгүй илүү аз жаргалтайгаар хэрхэн өсгөх вэ гэсэн асуултанд хариулагдсан. Эцэг эхчүүд хүүхдээ тусдаа өсгөх нь за тусдаа амьдарч байгаа болон салсан эцэг эхчүүд хүүхдүүдтэй хэрхэн аз жаргалтай аюулгүй өсгөх вэ гэсэн ном үзэгч та бүхний гар дээр хүрж байна. Дорн технээс төрсэн Сод Авьястан буюу Туркийн алдар зохиолч Орхон Памукийн галт улаан ном орчуулагдсан өрхөн үзэгч та бүхний гар дээр хүрж байна. 2006 оны Нобелийн шагналд Орхон Памукийн энэ зохиол хоёр иргэншлийн шүтэлцээ сэрүүлдээний тухай голчлон өгүүлдэг. Энэ бүтээл нь анх Америкт хэвлэгдсэний дараа их нутагт нь одоо хэвлэгдсэн байх юм орчуулагч гэрлээ орчуул Сэлэнг пресс хэвлэлийн компанид хэвлүүлсэн байна. Говьлтай аймгийн Бигэр сумын уугуул Монголын зохиолчдын хэвлэлийн гишүүн Баатрын ээлжид нэг номыг хүмүүст та бүхэнд өргөн барьж байна. Энэ номонд нутаг усанд нь домог мэт яригддаг уулын савдаг Улаанбаярт хэмээх одоо хүний тухай өгүүлж байгаа. Алтай нутгийн сайр за уулын савдаг хүчит Улаанбаярт хэмээх за хэдэн зууны тэртээ амьдарч байсан эрдэм ир чадлаараа алдарсан. За одоо ч гэсэн тэр хүний үргэлжлэл амьд сэрүү өсч төлжин за сайн сайхан амьдарсаар байгаа ч энэ номонд өгүүлгээс гадна номонд за нэг тод томруу дүрсэлсэн дүрслэл нь юу вэ гэхээр өнгөрсөн үеийн ухаанд дээд сүд зааж амьдрал тэмцэл сурсан мэднэ үе үлрээн үр хөвгүүдтэй аль ухаантайгийн сонгон өглөөлж ирсэн тэр сонин төв за ураг төрлийн холбоог уг номонд сонирхолтой хэлбэрээр тусган оруулсан байгаа учраас хэрхэн үзэж та бүхнээс анхаарлыг татгуулна гэж бодож байна. За энэ ном Majestic номын дэлгүүр шинээрсэн байна. Тэгээ миний зохион бичлэг хэмээх хүүхдийн уран зохиолд өөрийн гэсэн өнгө аястай нэгэн залуу зохиолч минь орж ирсэн. За энэ хүн бол Амар Зая гэсэн зохиолч байгаа. Амар Зая сүүлийн жилүүдэд маш эрчимтэйгээр уран бүтээлээ төрүүлж байна. Энэ удаа Балжин гармын зун гэсэн бас л одоо төвжин номоор хэн үзэж уншиж та бүхэнд өргөн барьж байна. Анхны бүтээлээрээ Алтан уд наадмыг авч ирсэн Амар Зая хэмээх энэхүү залуу зохиолчийн зохиол бүтээлийг шимтэн сонирхож байгаа хэн үзэгчдэд дуулгахад энэ 7 хоногт энэ ном нь ирсэн байх шүү. За ингээд улсын хэлтгүүрийн 6 давхар Majestic номын дэлгүүрээс энэ 7 хоногт худалдаанд ирсэн байгаа шинэ номнуудыг товчхон танилцууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл авч эдгээр номоос сонголт хийх хүсч байвал та бүхэн Majestic номын дэлгүүрийг зорж ирээрэй. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн зөлгөж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Majestic. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Нэвтрүүлгийн элит номын сан болоо хэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочин соёл судлаач Индра. Энэ өдрийн мэндийг хүргэе. Чам ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчдээс энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тэгээд зочдоос цайгаар дайлдаг. За тэгээд энэ нөгөө эрүүл мэндийн цай байгаа Ахмад цай. За тэгвэл эрүүл мэндийн цайг нь угаад үзье. Энийг угаад үзье те. За тэгээ хоёлаа цайгаа угаад. Ханиад хүрсэн байна. Хавар болж байна. Ханиад хүрсэн байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Tea брэнд. Ажил хэрэг байна. Ажил ер нь их байна шүү. Зохион байгуулах ажлууд бас байгаа. Зохион байгуулах ажлууд дээр нь соёлын нэвтрүүлэгтэй басан. Тэгээд нэвтрүүлгээ хийн, аавынхаа наадмыг хийн, багшийн ажлаа хийн. Өнгөрсөн 7 хоног чинь дархан яваад ирсэн байсан. Тий, өнгөрсөн 7 хоног дархан яваад дарханд байгаа сурагч оюутнуудтай, багш нартай харилцааны соёлын сэдвээр ярилцлага хийж байгаа. Лекц уншаад ирлээ. Энэ жил аавынхаа нутгаар очиж ихтгэл тэмцээнүүдийг зохион байгуулна гэж Facebook дээрээс л мэдээлэх юм байна. Тий. Энэ жил эх орон оюун санаа яруу найргийн наадмын 4 дахь жил болж байгаа. Тэгээд
Сүхбаатар аймагт аавын нутагт нь хий гэж шийдсэн. Тэгээ энэ жилийн хувьд бол яруу найргийн наадам болно. Тэгээд одоо уралдаанаа удирдамжаа гаргаад нутгийнх нь одоо бүх сумаас яруу найрагт хайртай, дуртай одоо авьяастай залуучуудыг гаргаж ирэх. Дээр нь хотод бас шүлэг зохиолоо бичдэг яруу найрагчдынхаа дунд бас уралдаан явуулаад эндээс бас нэг хэсэг яруу найрагчтайгаа очоод тэнд яруу найргийн наадмаа хийх төлөвлөгөөтэй байна. Амьтдаа бие биенээ хайрлах дуу манд клиптэй болохгүй. Тийм, өвөрцөрөө хамтлагаар санал тавиад тэгээд амьтдаа бие биенээ хайрлахыг дуулуулсан. Тэгээд энэ дундаас бид нар ярилцж байгаа албан ёсны клип хийх гээд зохиолын уралдаан зарласан байгаа. Аавыг амьд байхад ч гэсэн харанга хамтлаг рок стилээр дуулсан байдаг. Тэгээд тийм, зохиолын дуугаар бол Чулуунхай ахаас их гоё дуулсан. Pop стилээр бол Emotion хамтлаг Хүчмийн зохиолчин Батаас их гоё дуу исэн байдаг. Ерөөсө бүх урсгалаар л тоглогдсон. Ээж маань аав хоёр нийлээд өөрсдөө аавыг одоо амьд ах үед нь аавыг нийтэлжсэн хөрөг нийтлүүд аавын тухай гарч исэн одоо шар мэдээ, цагаан мэдээ гэж бүх мэдээг гэж цуглуулад ийм гоё хавцнууд байдаг. Тэгээ найс нь өглөө чамааг бас ирнэ гэж сонсоод энэ бүтээлүүдээ гаргаад харж ийлаа. Тэгээд өдөр өглөө фэйсбүүкт оруулсан зураг ба шүү дээ, тий. Тухайн үеийн үндэстэн гэж сонин дээр нь, тий. Эд бол уруугчд гээл. Өнгөрсөн 7 хоногийн бас чичээ Батэр эзэдмагч орж ирлээ. Тэгээд яруу найрагчид бол жирийн хүмүүс биш ээ гэж хэлж ирсэн. Хитрхийн эсвэл жирийн хүмүүс юм болоо? Харин хитрхи бид нар харин жирийн бус юм шүү. Байгалийн тэр зүгээр байгаа гоё юмыг олж харж мэдэхгүй тэр хүмүүсээр зүгээр байгаа юмыг инженеэр нь харж чаддаг харин түүрийг мэдэрч чаддаг юм уу тий? Магадгүй тийм байж бас болох юм. Аавын тухай хүмүүс юу гэж бичсэн бэ гэж амьд ах үед нь. Улаан сахуусны очир хотын даш балбар гэл. Бөөрийнхээ нороогийн бөөрөн дээр намдран бөөн цагаан шиг нөөж яваад дууснаа гэл. Би талын хөгчөн иймэрхүү хүнийг чонтой зөөрлөдөг гэл аав. Янз талаас нь тий. За одоо жишээлбэл аавыг тухай ингэж хэлсэн мэт энэ. Би аравжаатай арх усан гэл одоо аавыг аравжаатай зөөрлөх ч юм уу тий. За тэгэл даш балбаргүйгээр Монголын улс төр уйтгартай л гэсэн байна. Аавтай холбоотой ингээл тухайн үед шар мэдээ гэл бүх л мэдээнүүд ингээд байж байгаа. Аавын маань бас даш балбар шалгал сайхны үлгэр ихэн досгол гэл сэрүүлэг сонд гүтгүүлжсэн үе мэдээ гэл тий. Тэгэл даш балбарын шуугаан гэл. Энэ бүхнийг уншихаар тухайн үеийн нийгэм цаг үе улс төр утга зохиол урлаг соёлын ямар одоо үйл явдал болж ийсийг бас их олж харах боломжтой. Тэгээ даш балбар судлалт бол бас их үнэтэй хэрэгтэй материал байхаа л гэж. Судлалт сан яг хэзээ байгуулагдсан? Даш балбар судлалт төвийг бол манай аавын төрсөн дөө Бунцаг Дэлэг ах аавын маань бурхан болсны дараа 2000 онд өөрөө явж агаад байгуулсан. Тэгээд одоо бол энэ даш балбар судлалыг маань аавын маань төрсөн дүүнээр нийлээд бид нар ингээд хамтдаа удирдаад ингээд авч явдаг. Тийм. Ерөнхийдөө бол тэгэл нөө жил болгон яруу найргийн наадмаа хийдэг, эрдэм шинжилгээний урлаа хийдэг тий. Тэгээ бас нутагт маань аавынхаа нэрэмжид манай одоо энэ даш балбар судлалыг тэргүүн дашторж гэж ах байдаг. Тэгээд 3000 гаруй чацарган мод тарилаа. Тийм бүтээлч олон их ажлуудыг хийж байгаа. 2011 онд амьдтай биеийн хайрлал нарийн бүлэглэнд хөшөө. Тий, хөшөө бас. Одоо үүнээс аав минь ингээд дандаа амьд байх болно гэж хэлж ирсэн. Тий. Тэр бас даш балбар судлалын хүрээнд наран сумын засаг даргаар аавын төрсөндөө балжин нэмэх ажиллаж байсан. Балжин нэмэгч тэгээд балжин нэмэгчийн санаачлагаар их сайхан аавын 3 шүлгэнд шүлгэн хөшөө боссон. Одоо яг төрсөн сумд наран сумд нутагт нь аймагт нь ч юм уу юу босгоё гэж бид нар ярилцаал байгаа л да аавын хөшөөг. Тий. Тэгээ н улс төрч яруу найрагч байсан ингээд айл утгаар нь ямар байх вэ гэж бас ярилцчихл байгаа тий. Гадаанаар хайш дэрт хүйтэн өдрүүд газар дээр нэг бус удаа аавын амьд ахуудаа сонинд өгчээсэн бүх ярилцлагууд байх жишээ. Энэ бол одоо маш үнэтэй өв болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо жишээлбэл энэ хэдэн он бол 1992 он гээл тий. 92 оноос ахуулаад ерөөсөө аавын 99 он хүртэлх одоо ингээл сонин хэвлэлд өгсөн бүх ярилцлагууд энд ингээл байж байгаа байхгүй тий.
Тэгэл амьдтай би нинжин сэтгэл минь аавынх эр зориг минь ээж их ч гэдэг юм уу те. Манжин хааны гэрээсийг Монгол хүн биелүүлэх шивдэ гэл хүчтэй дайсанд би дуртай гэл. Ардын хурлын депутат байх үеэсээ эхлээл өгчээсэн ярилцлагууд ингээл энд бүгд байгаа. Тэгээд энийг бас ном болгож гаргаач гэж хүмүүс их санал тавьдаг. Яагаад гэвэл энд нөгөө юу гэж бүчижсэн тухайн үеийн нийгэм цаг улс төр за тэгэл ярилцлага тухайн үеийн аавын одоо тэр сэтгэлгээ гэл хурц өгнөд гэл их гоё ярилцлагыг уншихаар бүр айгүй тийм амттай штэ. Жишээлбэл энэ ямар ярилцлага вэ? Ямар замыг сонгосон бол гэж. Би анхнаасаа хятадын замыг сонгосон бол арай өөр байх байсан. Монгол Таймс саний сурвалжлагчийн асуултанд хариулж байна. Энэ нэг олгоныг цуглуулж үлдээсэн аав ээж хоёрлол баярлаад баршгүй байгаа юм та. Хийх ажлыг бэлдэж өгөөд үү? Тий. Миний охин одоо энэ ингээд судлаач шүү. Тий. Энэ нөгөө ингээд бүтэн ном болж гарах юм л да энэ. Одоо ингээд за жишээлбэл энэ бол их том өвөлтөө одоо. Бичээд үлдээсэн мэгтэй зөвхөн одоо уран бүтээлээ үлдээсэн тэндээс нь олон юм шүрдэх гэж хүмүүс тарих оюунда зовоодаг тий. Гэтэл энэ байгаа юмнуудыг яаж эмхэл зэгцлээд хүнд яаж тэр хүний гарах гэдсэн санаа хүргэнэ гэдэг чинь бас л хүн. Тэр л одоо хамгийн том асуудал даалгавар болчиход шүү дээ. Ерөөсөө энэ аавыг байхгүй та аав 5/8 маань гарцсан шүү дээ. Даш балбар сангаас манай ах иш нар гаргасан. Тэгээд тэр бол яг нэг хэвлэгдсэн байсан урд гар гол бас намайг уурсан Бурхны мэлмиг гэгэн ари айлгуу гэрэл тайргал бүх номнууд эмгэгтгэдэд гарсан. Тэгээд тэрнээс хойш шидэд ертөнцгээд бас нэг ном байгаа. Тэгээд 5 бат ном болж гарсан. Тэгээд одоо үлдсэн 5 бат гэхээр миний ертөнцгээд нэг бат ном байгаа. Тэр бол аавын өөрөө үлдээ бичиж амжааг үлдээсэн ном л да. Өөр аав намтраа бичнэ гэжсэн. Тэгээд тэрийг бол одоо хинж бичих боломжгүй. Тэр аавын намтрыг аавын тэр ертөнцийг те. Тэрийг бол тэгээд ингээ орхиж чам. Тэгээд эмхлээгүй үлдээсээ яг ингээд бичээд үлдээ ингээд эмхлээд ингээд орхицсан байгаа ном энэ одоо их том хариуцлага байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө бол би өөрөө яг гараараа шивэл оруулж байгаа хинтэйгэнд найдахгүйгээр итгэхгүй. Тэгээд өөрөө ч гэсэн надад энийг унших их хариуцлага том хариуцлага би энийг өөрөө уншиж судлах ойлгох гэдэг юм бол их чухал. За энэ бол газрын төлөө тултай эхэллээгээд засгийн газрын ордонд байхдаа энийг бараг 2 сар гаруй те сууж хоноо өнжин бичсэн юм том нийтлэл байгаа. Тухайн хөх тэнгэргээ сонин дээр гарч ирсэн. Тэгээд энэ саяхан бас ном болж гарсан. Одоо бол дууссан байгаа номын юунууд плюрүүдэр бол байхгүй. Тэнийг бас дахиж ном болгож гаргаж байгаа газрын төлөө тултай эхлэе. Тэгээ энэ нийтлэлийг анх гарч байхад одоо энэ бол номыг гарч байхад бол хүмүүс юун газрын төлөө тултай эхэллээ гэл те. Гайхаал те. Юу ямар газар бараг л өмчлүүлсэнгүй энэ балбар шизотой гэж хэлсэн. Тэгтэл өнөөдөр энийг яг л бидний хажуу сууж байгаа л хараад битсэн юм шиг л байгаа байхгүй юу? Ахмүгээр тутаж яваа хүнд арцаагүй түүнийг нь олж хэлээрээ. Лав ингээл ямар нэгэн ном сонин бэлэглэх ч юм уу за тэгэл дандаа ингээд урталт нь өөрийнх нь аав чинь ингээл гарын үсгээ зурж үлдээдэг. Тий. Миний охин ингээл энэ бол чиний хувийн онцгой өмч гэдэг энийг Индра да. Миний охин үнийг хадгал гэж тэгсэн байна те. За энэ одоо юуны тухай нь хадгал гэдэг юм. Нойргоо сууж шүлгээ туурвдаг сартай шөнүүдэд урс. Индра бол таш балбар мөн гэж тэгж байгаа ч те. Тэнгүүд энэ зураг миний хайртай охин Индрагийн онцгой таалагддаг юм. Энэ үед Индра 5-6 настай байваа гэл. Тэгэнгүүт яг нөгөө зураг байна шүү дээ те. Тэгэнгүүт би энэ одоо хүүхдээ хүмүүжүүлэх хүртэл ингэж нөлөөлж байгаа байхгүй юу. Индра бол чи над нусаа одоо нэг гэж хэлэхгүйгээр яруу нэг л энэ яруу найрагч жоох ийм гоё цэвэрхэн байна. Чи одоо хараа гэлтэл би энэ зургийг хараад нэрээ тийм гэлтэл энэ зургийг их дуртай. За яг унших хэвээр ном нь гэвэл хувийн өмч гин. Тийм байх те ялдаг. Ялгаж өгдөг ингээл. 3 сарын 8-нд дэлгэрсэн ном байна те. Энд дээр тэгэхэд аав шүлэг бичээд үлдээсэн. Намун уу гэдэг. Хуурын их шиг, дорны айлгуул, эмбний их шиг энэ бүтээлүүд бол төрийн сойрхол авсан бүтээлүүд шүү дээ. За энэ бол Монголын арт түмний хамгийн хайртай шүлгийн нэг тэнгэр шиг вэ гэж шүлгийн их хувь гар ичмэл нэ да. Хамаг бүгдээр чамайг харааж явж тэнгэр шүү вэ гэл те. Ер нь ингээл айлч газар яваад очсон таш балбар гэдэг хүнээр л дандаа Индра хүлээж авч идэг. Тийм учраас тэр хүний ясыг үнэлцүүлэхгүй юмсан, нэрийг уулахгүй юмсан гэж хичээж авдаг. Алтан оноо байлгүй л яхав. Гэхдээ би нэг л юмыг их том зорилгоо олгож явдаг. Ямар ч салбарт, ямар ч мэрэгчлэр ажиллаж байгаа хүн
ямар ч амьдралыг туулах байсан тэр хүн хамгийн түрүүнд Монгол гэдэг энэ эх орныхаа нэрийг Монгол хүн зөв хүн байх гэдэг эмийг л эзэмшээсээ олж аваасаа тийм байгаасаа л гэж хүс. Хүнээс эцэг их хайртай хайн үр хүүхэд яваал өгдөг. Хүнээс ганц явж чаддгүй юм бол хүний тэр оюуны мэдлэг, оюун санаа л байж байдаг. Тийм учраас оюун санааг бат бих болгоод өгсөн, суурийн сайн тавьд өгсөн бол амьдралын ямар ч нухчаанд бол нэг хөл алдаад авахгүй болов гэж боддог. Адрын зэрэгт хүрсэн бол ац жаргалын хаалгыг босдоо нэж өгөөрэй. Ачиг чингэд бас Нэг бас соёлын бит дүү болгохын тулд тийм мэрэгжил сонгосон гэсэн. Тийм. Өөрийгөө олох гэж хүн айгүй өөрийгөө хамгийн гол хүн дуртай юм хийх хэрэгтэй юм лээ. Тэгээ тагнуулч гэдэг нэрийг анх сонсоод ямар гоё юм бэ? Джеймс Бонднууд нь тарихтай. Шууд орно би гэл. Ороод 2 жил сураад за энэ бол миний явах салбар биш юм байна. Энэ бол асар их хүн өөрийгөө даардаг те. Улс орны төлөө өөрийгөө золиослох. Өөрийгөө хувийн амьдрал гэдгийг дарах тийм ертөнц миний ертөнц бол биш байна гэд татгалзаад соёл харагдаж үзэгдэж үлгэрлэх хөстэй мэрэгжил хэрэгтэй байсан. Тий. Тэгэл соёл урлагийн сургуульд очивол төсвөндлөн салбараас төсвөндлөн салбарлаа орсон. Цэргийн сургуулиас урлагийн сургууль руу орсон. Тэгээд өөрийгөө нээх энэ соёл судлаач гэдэг мэрэгжил бол надад их зүйлийг ойлгуулсан шүү. Миний эрдмийн ажил бол монголчуудын соёл сэтгэлгээний онцлогийг буддын шин болон бөө мөргөл дээр харьцуулж гаргаж ирж байгаа л та миний эрдмийн ажил бол хүнд хэрэгтэй зүйл байхын тулд ерөөсөө л монгол хүнээ л авч үлдэх. Монголоо авч үлдэхин тулд монгол хүнээ л монголоор нь авч үлдэх. Тийм учраас монголчуудын соёл сэтгэлгээний онцлог бол ерөөсөө л энэ бөө мөргөл болон буддын шашны одоо тэр билэгдэл зан шил ертөнцийг үзэсгэлээс нь гарч ирдэг. Тэгэхээр энэ дээр соёл судлаачныхаа хувьд яагаад вэ гэдгийг энэ хоёр шашин дээр энэ хоёр том оюуны тэр соёл дээрээс нь харьцуулаад ерөөсөө монгол хүний энэ соёл сэтгэлгээний онцлог бол ийм байх ёстой юм байна. Монголчууд бол бэлэгдэл сэтгэлгээний ард түмэн юм байна. Монголчууд бол нүүдлийн соёлтой тий. Энэ нүүдлийн соёлоо авч үлдснээр энэ соёлын дархлаагаа бий болгож чадсанаар энэ даяарч байгаа нийгэмд үлдэж чадах юм а гэдэг л энэ зүйлийг гаргаж ирэх гээл одоо судалгааны ажил дээр л явж байна. Тэгээ хажуугаар нь бас хүмүүнлэгийн ажил хийгээд л их олон ажил руу орсон. Тэгэл гүгээд л шүү дээ тий. Сайн болоод. Тэгээл харсан дээр айгүй олон гэх юм. Тий. Тэрийг энэ аав Далай ламын төрсөн өдөр заавал 60 хэдэн насны төрсөн өдөр төлөө явахдаа авчирж өгсөн бурхан багш байна, Янжин лам бурхан байна, Ногоон дарих байна, Аюуш бурхан байна, Цагаан дарих байна гэл. Тэгж ярьдаг. Намайг тэр Янжин ламд орж ирсэн болохыг адилхан гэнэ. Тий. Сони юм гэсэн чинь би аавд нэг шүлэг бичиж өгчээсэн нэг. Тэгээд ааваа гэл нэг юм шүлэг бичээ хүүхдийн тухай чөлөөдөө нэг шүлэг бичиж утсан чаав уншингуудаа инээгээд тэгснэ за гэл цаас бал аваад иргэл аваачаад тгсэн чинь нар сар аавэ чихэр боов гэл одоо бүх сэдв бичээ 30 сэдв өгсөн баха. Бичгийн цаас дөөрөн бичсэн яг эднэрээр шүлэг бичээд ирээ. Юу ээ би ч одоо яаж бичих. Тэгэл тэр үесэл би бол яруу найрагч биш юм байна. Гэдгээ бичсэн. Тэгэхээр даалгавар хийх гэж оролцсон. Оролдоогүй. Ерөөсөө л оролдоогүй. Даалгавраар яруу найрыг бичиж болохгүй шүү дээ. Биш болохгүй тий. Тэгээд аав намайг шоолдсон. Энэ миний муу сайнны набур бүхэн дөрсөн энэ яруу найрыг бичихин тэр байгааггүй гэл ярьжсэн тий. Тэгтэл одоо ингээд хүн уншаад ахаар их гоё бишмээр суулт юм биш үү? Бас яруу найрагчд ч юм уу хүний бичиж байгаа зүйлүүдийг уншихаар их гоё амт амтагддаг, гоё чихэр идэж байгаа юм шиг. Тэр өөрөөс бас их гоё мэдрэмж төрдөг. Тэндээс ургуулж тий тэгдэг л нэг тийм зүйл байд юм байна. Тэрнээс биш яруу найраг шүлэг бичээд явна гэдэг бол бас өөр асуудал, өөр амьдрал л та. Хүн л юм чинь амьдралд их олон асуудал гарна. Тэгэл тэр болгонд энэ нийтлүүдийг уншдаг, энэ хөргүүдийг, энэ шүлгүүдийг уншаад урам зориг авдаг, улам их юм хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй болдог. Тий. Аавыг мань ингэж бичиж байхад миний энэ жишээнаа гэх. Зүрхийг миний бүү шархлуус хин нэг харанхуй нөхрөө битгий түл. Энэнийг харчаад хин нэгэн энийг нь хурдан гаргахад нь эндрэд тусалчаасан, эндрэд уулзаад энэ тухай сонирхчихсан гэсэн хүмүүс бас гараасаа гэж үст. Явах юм дэ эмэгтэй хүн гэж аяг хүнд ажил юм шүү дээ. Аав минь бурхан болоод одоо 14-5 жил болж байна. Тэгж яхад
тэр хүний үнцэн, тэр хүний уран бүтээл, тэр хүний дуу хоолой өнөөдөр улам мөнд орж байна тий. Тухайн цаг үед аавыг уурлуулж байсан, бухимдуулж байсан, эмзэглүүлж байсан бол өнөөдөр биелэлээ олж байна. Энэ бүхний эцэст юу болох вэ? Бидний тоочж тулах цэг юу вэ гэдэг л асуулт байгаа байхгүй. Зөвхөн 42 наслахтаа л энэ олон улс өх орон, утга зохиол, соёл урлаг, шашин гэл энэ том салбаруудад яагаад тэгж их том амжилт гаргасан юм бэ? Жигд амжилт гаргаж чадсан юм бэ гэдэг бол энэ хамгийн том төлхөр бол их орондоо хайртай байх тэр сэтгэл байхгүй. Тэнд эхнэрийн асуудал, өр хүүхдүүдийн асуудал, тэр найз нөхдийн асуудал, тэр хувийн өнөөдрийн хоол, ширээнээс илүү амьдралаас илүү бидний 15 жилийн дараах өр хүүхдийн амьдрал, 30 жилийн дараах ач зээнэрийн амьдрал ямар байхаа гэдэгт тэр хүн дэндүү хайртай байсан. Ширхэг чулуундаа хүртэл дэндүү хайртай байсан учраас тэр бүх салбарт зэрэг дуугарч чадчихсан, хийж бүтээж чадчихсан байх гэж би бодож байгаа. Тийм учраас энэ бүтээлүүдийг заавал хүнд хүрэх хэрэгтэй. Ер нь ч заавал аавын гэлтгүй энэ үеийн их орончдын үеийн сууд бүтээлүүдийг уншиж л өнөөдөр залуучууд ялангуяа хүн болно. Тэгээд айл гэр бол үр хүүхд одоо тэр өсөж таранжаа хүмүүжүүлж байгаа хүүхдүүдээ бол ном сайн уншуулж хүн болоход нь хүн болоосаа нэг тоглоом машин авч ихе оронд хэрэгтэй юм аваад өгдөг болоосаа тийм. Тэгжээж юм жижигхэн зүйлээс л эхэлжээж энэ салбар болгон ирүүлээ шүү л гэж би бодоод байна. Ээжтэй. Хүүхдүүдээс номтой хөрлүүлээд байна. Ойш энэ номыг гэл. Тий, одоо манай эхэлж байгаа л үү? Багаас нь л эхэлж байна. Одоо дараагийн сургуульд орно. Тийм, тэгээд их бас өөр шүү. Цэцэрлэгтэй бол одоо тэгэл хаана л тэр шүлэг уншин, хөтлөн, дуулна, тэр аман соёлын талаар бол их сайн. Тэгээд өвөөгөр нь ч боддөг юм уу? Багш нар нэг хайртай. Тэгээд энэ жил бас миний өчн шилдэг цэцэрлэгийн энэ дүүргийнхаа сурагч болсон. Тийм, тэгэхээр бас үнд ген удам гэж бол байдаг л ах. Ер нь монголчууд удам мутын хоймор буусуу гэж ярьдаг. Эхнэр хүнийг нөхөр хүнийг шинжихтэй хүртэл дандаа удмыг хардаг шүү дээ. Тэгэхээр тэр сайн хүний үр удам, үр хойч байна гэдэг бол асар том хариуцлага. За, нам бол гэвэл маш олон хүмүүс хэлэх бах. Тэгээд ном бол минийхаар бол хүн бол өөрийнхөө замыг гэрэлтүүлэгч тэр хамгийн зөв зам бол ном юм аа л гэж бодчих. Хүн өөрийгөө таних, өөрийгөө олох, дотоод мөн чанараа нэх, амьдралын тэр урт замыг туулах хамгийн зөв зам, гэрэл гэгээтэй зам бол ном юм аа. Номыг уншиж хүн өөрийнхөө замыг гэрэл гэгээгээр хөтлөнө гэж бодчих. Баярлаа. Сайхан хэллээ. Нэвтрүүлгийн ивент гэдэг чинь билий бас гардуулъя. Энэ ном бол гэж асуугаад байсан асуулт чи энэ дээр бас гарах байх гэж бодож байна. Удахгүй болох номын баяраар тарагдах сэтгүүл дээр энэ Ахмад цай байгаа. Тэгээ цай угаарэ. Баярлаа. Дэлхий дээр яагаад улс үндэстнүүдийн хамгийн гайхамшигтай соёлыг илэрхийлэх зүйл уран зураг байдаг юм бэ гэл те. Уран зураг бол өнгөрсөн одоо ирээдүг нэгэн хавтгаа дээр дүрслэн харуулах боломжтой хамгийн гайхамшигтай зүйл шүү дээ. Тэгээ хүн болгон зургийг хараа ертөнц мэдрэмж өөр байдаг. Гэхдээ нэг зүйл дээр нэгдэг тэр бол бодит байдал. Тэгээ энэ дээр бол дандаа гоё реалист, сэргэн мандалтын үеийн тийм гоё зургууд дүрслэгдсэн харагдчихээн да. Маш их баярлалаа. За тэгээ бид нарт бас цаг гаргасан явдал баярлалаа. Тэгээд удахгүй олон сайхан шинэ ном уншигчдад хүрэх бах тэр болгоноор уулзъя гэж ерөөлж. За, Ерөөл Батгаш Шултгай ажилтж амжилт хүсье. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн залгиж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Мажистик. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Мажистик номын дэлгүүрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг хүргэе. Жигсаалт 30 дугаар байр, Их хотын нус төвчөө. 9 дугаар байр, хотын өлгөрүүд. 8 дугаар байр, Ногоонуудын лав. Жигсаалтын 7 дугаар байр, Мир номын дэлгүүрийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Монте Кристо гүн 3 цувралаараа энэ 7 ногт шинээр бестселлерт оржээ. Жигсаалтын 6 дугаар байр, Амжилтын хөтөч. 5 дугаар байр, Хөгс өдөр. Жигсаалтын 4 дугаар байр, Монголын нус төвчөө. 3 дугаар байр, Цагаан хар улаан. Жигсаалтын 2 дугаар байр, Бямбагийн саран туяа, Сархогтооны рамаа. Борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1 дугаар байр, Мөрөөдөлтөө бэлэглэх бэлэг ном дахин тэргүүлсэн байна.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуны дэмжигч Ахмад Tea брэнд. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Ном бол бүтээл сэтгэлгээний их булаг гэсэн сайхан үгээр нэвтрүүлгээ жаргаж байна. Нэвтрүүлэг маань оюухан ресторан Majestic номын зүгээс хурж өндөрлөлөө. Харин нэвтрүүлэгтэй хамт оюуны дэмжигч Ахмад Tea брэнд байлаа.